Нарантуул Баянзүрх хар хорингээд энэ бүх томоохон зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэн ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг өнөөдөр хамгийн их зөрчигдөж байгаа. За түрээслүүлэгчид лангууны түрээсээ ямар ч үндэслэлгүйгээр дур мэдэн нэмдэг, тэгсэн хэрнээ түрээслэгчдээ тогтвортой байлгах тал дээр анхаарч байгаа зүйл байдаггүй юм а гэдгийг хүний эрхийн үндэсний комиссийнхонтой иргэний нийгмийн төлөөллүүд уулзах үеэрээ учирлаж байлаа. Үгүй ядлаа гэд би засахаас нөхцүүлээд, үгүй ядлаа гэд хөдөлмөрлөх нөгөө орчин хүйтэн нөхцлөөс нөхцүүлээд. Тэгээ одоо зах дээр ингээд ажиллаад байж байгаа гадаа гудамжинд ажиллаад байж байгаа хүмүүс чинь өвөл хумс нь хугараад хөлдөж унаад байна шүү дээ. Тэгээ энэ дээр ер нь яхаар ажиллах юм. Хүний эрхийн үндэсний комисс ерөөсөө олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа болохоос биш яг иргэндээ чиглэсэн. Яг одоо иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалах чиглэлээр ерөөсөө огт ажиллахгүй байна гэж би шүмжилж байна уулна. Дээрээс нь ерөөсөө энэ чиглэлээр ажиллах гэхээр ерөөсөө энэ чинь зохицуулах хууль эрх зүйн одоо орчин байхгүй гэдэг ингээд бүгдийг ингээ хөсөр хайчих юм уу? Тэгээ нөгөө саналаа авах сонгогч хэрэгтэй болохоор нөгөө тэнд хумсаа хугалаад хэвтэж байгаа. Тэнд одоо бүр даарахынхаа эрхэнд арх угаад одоо нөгөө нарантуулын иргэд болоод архичин болох нь. Өвөл тэр 40 хэдэн градус гадаа ажиллаж байгаа учраас архичин болчиход энэ дээр яг одоо тодорхой хэмжээний засгийн газартай бүр албан ёсны одоо хөтөлбөр төсөл боловсруулад энэ улсуудын эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж боддгоо юм бэ? Албан бус судалгаанаас харуул түрээсээр амьдарч байгаа 10,000 гаруй хүмүүс Монгол улсад байдгаа гэсэн тоо гарчээ. Тиймээс хүний эрхийн үндэсний комисс гэх том малгайтай нүсэр байгууллага энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалах талаар бодиттой ажил хийхгүй байна гэдгийг шүүмжлэх хүн энэ мэтчлэн байдлаар олон байсан юм а. Бүхэл бүтэн байгууллагын хэний ч одоо иргэдийн эрх ашигыг хамгаалж ажиллахгүй нэг шиж болохгүй. Яагаад гэвэл тодорхой бүлэг хүмүүстээр хийгдсэн үйл ажиллагааны талаар та мэдээлэлгүй байжж тэгээ одоо ингээд иргэдийнхээ наад захын эрх ашигыг хамгаалж ажиллаж чадахгүй нэг болохгүй шүү дээ. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага төсөл хөтөлбөр дээр та нар ажиллаж байна гэж ийм юм хүлээж авмааргүй байна. Нэг. Хоёрдугаарт нарантуул захын бүх түрээслэгч 1000 гаруй түрээслэгчтэй бид нар биечилж уулзаад үйлдвэрчний эвлэлтэнд яриад бүх одоо түрээсийн гэрээг нь та нар түрээсийн гэрээ байхгүй байсан шүү дээ. Түрээсийн гэрээг нь бүгдийг шинжилээд бүгдээрэн дээр нь үүрэг хариуцлага компани одоо тухайн тэр хөлдөж өгөх гээд байгаа тэр өвөл байгаа тэр одоо 30 кг жинтэй авдраа зөөдөг энэ асуудлыг чинь бид нар бүгдээр ингээд зохицуулж өгсөн уучлаарай тий. Түрээсээр амьдарч байгаа хүмүүсийн эрх ашигыг хамгаалахын тулд эхлээд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох шаардлагатай. За тиймээс түрээслэгчдэд тулгамддаг асуудлыг судлан холбогдох хуулийн төсөл санаачлах ажлыг улсын хурлын гишүүн уян гахалж байгаа. За ер нь бол сонгуул болохоор л иргэдтэй хайр зарлаж бусад цагт нь тэдний эрх ашигыг үл хүндэтгдэг байдлыг халах хэрэгтэй юм а гэдгийг өнөөдөр иргэний нийгмийн төлөөллүүд түлхүүхэн ярьж байсан юм а. Баццэг Алтан баган нар мэдээллээ. Гарах юм байна. Тэгэхээр ийм нэг юм анхаараач гэж хүссэн. Хоёрдугаар нэг асуудал бол